Эрхэм үзэгч та бүхэнд Eagle телевиз байгуулагдсны 18 жилийн баярын мэндийг хүргээд тоон тойм хөтөлбөрөө эхлүүлээ. Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Батүл нийслэлийн орон сууцны корпорац байгуулах саналыг олон нийтэд зарлаад байна. 3-аас 5 жилийн турш цалингийнхаа 25-аас 30%-ийг нийслэлийн орон сууцны корпорацийн хуримтлалын санд өгснөөр наандаж 3 жилийн дараа цаад хугацаа гэхэд 5 жилийн дараа урьдчилгаа мөнгө өгөлгүйгээр орон сууцнд орох боломжийг зарласан юм. 20 мянган иргэн нийслэлийн удирдлагуудад итгэж 50 тэрбум төгрөгийг эхний жилд өгчих юм бол 2 хороолол барина гэсэн. Метр квадратыг нийслэлийн удирдлагуудын тооцоосноор 1 сая төгрөгөөр барих юм бол дунджаар 40 м квадраттай 1250 айлыг л барина. Энэ бол газар чөлөөлөх үн ороогүй. 5 жилийн турш 250 тэрбум төгрөг өгөөд 6250 айлын орон сууц барина. 13750 айл нь 5 жилийн дараа байрандаа орч чадахгүй нэ гэдэг тооцоо эндээс бас ажиглагдана. Мөнгө авсан иргэдийн 30%-ийг л орон сууцаар 5 жилийн дараа хангана. 70% нь цаг хугацаанд нь оруулахад эргэлзээтэй энэ төсөлд төрийн албан хаагчид 100% итгэж байгаагаа хотын удирдлагуудад тайлбарласан байна. Би хүмүүстэй уулзаад явж байхад их хачирхалтай нь бол ер нь 100% дэмжиж байгаа. Одоо би зэргийнхэнтэй уулзлаа, багийн багш нартай уулзлаа, нийслэлийн одоо юу гэдгийг үйлчлэгээний ажилтнуудтайгаа цэвэрлэгч одоо юу гэдгийг тоогооч одоо янз бүрийн үйлчлэгээний ажилтнуудтайгаа уулзлаа, мөн одоо шар цамцтнуудтай уулзлаа гэх мэтлээ янз бүрийн орлого давхартай улсуудтай уулзгаар аль нь одоо асуухаар 100% дэмжих юм байна. 20 мянган айлын орон сууц барихад хэдийн хэмжээний санхүүжилт шаардлагатай гэдгийг та бүхэнд бас энгийнээр тооцож үзүүлье. Дунджаар 40 м квадрат талбайтай 20 мянган айлын орон сууцыг барихад 800 мянган м квадрат орон сууц болно. Энэ бол барилгын ашигтай талбай. Барилгын ашигтай талбай гэдэг бол нийт орон сууцны 70% байдаг. Тэгвэл 100% талбай гэдгийг тооцоод үзэх юм бол 1,142 мянган м квадрат талбайтай барилга барих хэрэгтэй болно. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Нацаг Доржийн хийсэн тооцоололоор буян тухай хороолол шиг метр квадратыг 1 сая төгрөгөөр нийслэлийн орон сууцны корпорац барилгын гүйцэтгэгч компаниудаар бариулах юм бол 1,142 тэрбум төгрөг шаардлагатай болно. Энэ бол газар чөлөөлөлт буюу газрын эздээс газар худалдаж аваагүй үн. Учир нь нийслэлийн удирдлагууд нисэх яарамгт 400 мянган га газрыг нийслэлийн өмчөд багтааж хадгалж байгаа юм а. Орон сууцыг одоо хаана хийх гэж байгаа гэхээр жишээ нь одоо яарамгийн дэнж дээр тийм ээ нисхийн одоо тэнд өөрөөр хэлбэл нийслэлийн мэдлэлд байж байгаа өмчийн газар дээр бид нар газар чөлөөлөх хугацааны эрсдэл байхгүй. Гэхдээ одоо ярилцж штэ тийм ээ бидний тооцоогоор бол газар чөлөөлөх хугацааны эрсдэл бол одоо байхгүй гэж үзэж байна тийм ээ. Газар чөлөөлөх зардал байхгүй. Тэгэхээр 20 мянган айлын орон сууцыг барихад шаардлагадах 1,80-д 142 тэрбум төгрөгийг хаанаас яаж босгох вэ гэдэг нь өнөөдөр бүрхэг байна. Учир нь 20 мянган айл өрхөөс 5 жилийн турш хуримтлуулж авсан 250 тэрбум төгрөг бол шаардлагатай санхүүжилтийн 21.8% л байна. 892 тэрбум төгрөгийг хаанаас яаж босгох вэ? Энэ тухайд засгийн газар дэмжлэг үзүүлэхгүй бол гадны санхүүгийн байгууллагууд болох Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас зээл тусламж үзүүлэхэд хүндрэлтэй байгаагаа хотын удирдлагуудад бас тайлбарласан байна. 500 тэрбум төгрөг одоо бол байгаль төсвийн 500 тэрбумын орлого тийм ээ ийм хэмжээний төсөв хөрөнгө байна. Жилийн. Мөн үү? Бидэнд газар байна. Та нар манай хувийн хвшлийг харалт одоо энэ газар дээр хичнээн их 80 төгрөгийн хөрөнгө боссон гэж бодож байна. Тийм ээ? Одоо бид одоо энийг одоо ингээд энэ маш том акцент байна. Одоо ингээд ярих хэрэггүй. Бид нар одоо хууль журам нь бол ерөөс шууд юм л. Ерөөсөө засгийн газараар таарсан. Хотын даргын хэлж байгаагаар бол засгийн газрын дэмжлэггүйгээр Улаанбаатар хот гадны санхүүгийн байгууллагаас зээл авч болохгүй юм. Гаднаас зээл хөрөнгө татахгүй бол 892 тэрбум төгрөгийг өөр хаанаас босгож болох вэ гэдгийг илүү их нарийн судлах шаардлагатай болно. Хэрв мөнгө санхүүжилтийг ямар нэгэн зээлээр бий болголоо гэж бодъё. Нийслэлийн орон сууцны корпорацийн хуримтлалын санд иргэдийн хүүгүй мөнгө, хүүтэй зээлийн мөнгө гээд хоёр холилдож эхэлнэ. Тэгэхээр Сингапур улсад ийм эрсдэл гарсан байдаг. Энэ байдлыг зохицуулахдаа иргэдийнхээ мөнгийг нөгөө хүүтэй зээлсэн мөнгнөөсөө бас
тэгштгэл одоо үүсэх байдлаар 2% хүүтэй болгосноор асуудлыг шийдсэн байдгийн байна. За энэ байдлаар цаашдаа хэрвээ иргэдийн хүүгүй мөнгийг хоримтлуулахдаа гаднаас хүүтэй мөнгө зээлэх юм бол ийм байдлаар бас шийдэх боломж гарц байгааг хотын дарга ярьж байна. Жишээлбэл 2% хүү тавиал. Тэгээд иргэнээсээ яасан гэхээр би таны тэр урьдчилгаа төлбөрийг чинь бол гэхдээ би хүүтэй хадгалчихж байгаа. Өөрөлдөл хүүтэй авчиж байгаа. 2.6%. Тэгээд эргүүлээд хүүтэй өгч байгаа. 2% хүүтэй аваад 2.6% хүүтэй эргүүлээ өгч байгаа. 0.6 нь яг үхээр нөгөө одоо носкийн зардал байхгүй юу? Одоо үйлчлэгээнийхэн зардлыг үйл ажиллагааных зардал. Өөрөөр хэлбэл тэгэж нөгөө хүүтэй мөнгө, хүүгүй мөнгө хоёрыг нэг төвшөнд аваачтай байхгүй да. Хотын даргын тайлбартаагаар үзүүлсэн тооцоолоо нэгтгээд та бүхэнд бас үзүүлье. 20,000 айл өрх одоо нийслэлийн орон сууцны корпорацид идэх юм бол ямар бодит байдал үүсэх вэ? 1 м квадратыг 1 сая төгрөгөөр барина. 40 м хэмжээтэй 1250 айлын орон сууцыг 50 тэрбум төгрөгөөр барина. 5 жилийн дараа 250 тэрбум төгрөгөөр 6250 айлын орон сууцыг барина. За ингээд 20,000 айл өрхөөс 6250 айлыг хасаа тооцох юм бол 13750 айл цаашдаа ямар байдлаар одоо орон сууцнд орох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр эхний ээлжийн 6250 айлыг одоо төрийн албан хаагч гэж ялгах уу, суглаадах уу, өөр ямар байдлаар ангиллаар үзэх үү гэдэг энэ сонголт бол хотын удирдлагуудын өмнө одоо хүнд сонголт болж гарч ирнэ. 13750 айл өрхийг хизээ яаж орон сууцнд оруулах вэ гэдэг том бэрхшээл гарч ирнэ. За энэ асуудлыг шийдэхийн тулд мэдээж гадна дотны санхүүгийн зах зээл дээрээс хөрөнгө босгох, ялангуяа гадны зах зээл дээрээс мөнгө буюу одоо бонд босгох шаардлагатай болно. Тэгэхээр энэ асуудлыг бид үргэлжлүүлээд Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч Батбаатартай ярилцах болно. Батбаатар бас 5-6 жилийн өмнө нийслэл бонд гаргах ажлын хэсэгт ажиллаж тооцоо судалгааг нь хийж явсан хүний хувьд нийслэл өнөөдөр бонд гаргахад ямар хууль эрхцэн орчин шаардлагатай вэ гэдэг илүү тодорхой мэдээлэл өгөх болно. Бас барилга барьдаг, барилгын гүйцэтгэгч компаниудын хүчин чадал өнөөдөр ямар байна? Нийслэлийн орон сууцны корпорац байгуулах тал дээр барилгачид дэмжиж байна үгүй юу гэдэг дээр бид байр суурийг нь сонсох болно. Үзэгчдээ бид хөтөлбөрөө үргэлжлүүлээд Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч Батбаатартай ярилцж байна. Үзэгчдээ хөнөөс танд орой мэнд хүргэе. Тэгэхээр нийслэлийн удирдлагууд нийслэлийн орон сууцны корпорацийг байгуулын урьдчилгаа мөнгөө төлж чадахгүй байгаа иргэд 3-5 жилийн хугацаанд цалингаасаа нэг 25-30% тэнцэх хэмжээний мөнгийг хоригдлын самд өгөөч. Тэгээд урьдчилгаа өгүүлгүйгээр 3-5 жилийн дараа орон сууцтай болох боломжийг нээж өгье гэж зарлалаа л да. Энэ боломжийг хэр бодиттой гэж та харж байна? Энэ нэгдүгээр маш цаг үе олсон асуудал. Хоёрдугаар бол Улаанбаатар хотын бонд гаргаж энэ асуудлыг шийдвэрлэх гэсэн яриа бас гарч ирсэн л санал санаачлаа. Гэтэ одоо Улаанбаатар хотын хэмжээнд гэр хороолохтол 180 мянга орчим айл өрх байж байна тийм ээ. Тэгэхээр энэ бол 180 мянган айлын орон сууцны зах зээл байна гэсэн үг тийм ээ. Гэтэ энийг бол нийслэл өөрөө бас бие дааж шийдвэрлэх тийм зоримт алтмаа хийх хэрэгтэй. Энэ чиглэлээр бол энийг нэлээд оновчтой гэж үзэж байгаа. Тэгэхээр нэг цаг хугацааны хувьд нэг эрсдэл гарч ирээд байна л да. 20,000 иргэнийг жил дунджаар 50 тэрбум төгрөг өгнө гэж тооцоолж байна л да. 5 жилийн дараа 250 тэрбум төгрөг буян тухайг барьсан жишгээр бол 1 м квадратыг 1 сая төгрөгөөр барьлаа гэхэд 6250 айлыг өөрийнхөө газар дээр нийслэл газар чөлөөлөх зардал оруулахгүй барих боломжтой л да. Харин цаана нь 13750 айл үлдэх юм механик тооцоо гарч ирээд байна л да. Тэгэхээр энийг ийм цаг хугацааны хувьд эрсдэлд оруулахгүй тул ямар байдлаар өөр хөшөөр хийж өгөх ёстой гэж таарч байна. Одоо 3 дахь оролцогч бол барилгын гүйцэтгэгч байгууллагууд. Одоо ямар ч орон сууц бариад зарддаг биш. Барилгыг зүгээр орон сууцыг барьж гүйцэтгэдэг. Тэр барилгын байгууллагуудыг энд олноор нь оруулах. Гадаад дотоодыг ялгахгүйгээр тийм. Тэгэх юм бол эхний гарааны мөнгө авсан барилгачид бол тэр үлдсэн 13,000 айлын орон сууцны суурийг тавиад каркасын юм уу одоо торхойн хийгээ тийм ээ 1 давхар 2 давхар хүртэл ухсралт дараачийн ээлж ингээ яваад их байхгүй. Тэгэхээр ард иргэдэд ямар ихтгэл төрөхгүй гэхээр эхний 20,000-аас 5,000 айлын орон сууц орж байгаа цаана 10 хэдэн мянган айлын орон сууцны суур тавигдаад газар шорооны ажил хийгдэх ч юм уу тий одоо багаар бодох тийм ээ. Тэгэхээр хүмүүс дараачийн 20,000 урьдчилгаагаа өгөх тийм ихтгэл төрөөд эхлэх байхгүй. Тэгэхээр энэ ингээ тасралтгүй эргэж явах циклийг бүрдүүлж өгөх юм бол саяны одоо энэ Батбаатар даргын хотын захиргааны бодоод байгаа энэ санаач сайжлуу яг годрондоо орно. Тэгэхээр ерөөсөө хотын захиргаа тийм ээ тэгээд хотын захиргаа өөрийнхөө өмч хөрөнгөөр барьцаас үнцаас гаргах юм уу тийм ээ. Тэгээд ард иргэдээс урьдчилгаа авах. Энэ байдлаар эхнийхээ хоримтлыг бий болгоо. Тэрэн дээр нь барилгын гүйцэтгэгч байгууллагуудаа одоо гэрээ хийгээд
Яг сая буян тухай шиг тийм ээ. Барилгын гүйцэтгэгч байгуул Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаа нэгдсэн зохион байгуулалтанд оруулаад бие дагаад цаашаа бас тодорхой хэмжээний 30% урьдчилгаа өгсөн байхад цаашдаа тэр барилгаа гүйцээгээ барьчихаар тийм одоо ихтгэл эрх өгөөд ингээд хамтарч ажиллах юм бол нэлэнхүүд нэлээ нэг удаагийн эхлэлтээр л нэг 10-15 мянган айлын орон сууцны барилгачлалтыг бол эхлүүлж явахаар тийм далаастайгаа өргөн далаастайгаа зэрэг орох хэрэгтэй. Тэгэхээр нийслэлийн орон сууцны корпорац, төрийн орон сууцны корпорац чиг энэ буян тухайг бариулдаг шиг урьдчилгаа гарааны мөнгийг нөхөх хэрэгтэй болно л да. Гүйцэтгэгч компани. Ерөөсөө технологи нь тэр. Цикл ажлынх нь одоо зохион байгуулалт ерөөсөө гарааны мөнгө нийт шаардлагатай санхүүжилтийн хэдэн хувийг өгвөл ажил эхлэх явчих уу? 30-40%. Ер нь одоо барилгын байгууллагууд 30% урьдчилгааг нь эхний ээлжинд өгөөл тэгэл зохион байгуулалтанд оруулах юм бол барилгын байгууллагууд аяандаа цааш нь тэр орон сууцны барилгачлалж аваа явчихна. Цаашлаа хөнгөлтэй зээлэнд өөрснийгөө хамруулад цаана яагаад гэвэл нийслэл тэр бариад өгсөн орон сууцыг ард иргэдэд өгөөд мөнгө нь буцаж ирнэ гэсэн итгэл тэр барилга эхэлсэн хойно болж байгаа учраас тэр нь цааш нэг барилгын аяндаа өөрсөд чиглүүлээд аваа явуулдаг гэсэн үг. Носкос нэг осондоо худалдах тэр аргачлалыг нь хийгээл явчихна гэсэн үг тийм ээ. Ялангуяа гадаадын компаниудыг оруулъя гэж байна хөрөнгө оруулагч нар тийм. Шинэ Сингапур хороол барья гэж Москва хороолыг барьсан шиг өшөө одоо ямар хороол үүдээ Италийн хороол тийм. Тэгэх юм бол тэр гадаадын хөрөнгө оруулагч нар чинь ямар юмыг цаана барьцаа гэж харах вэ? Нэгдүгээр Улаанбаатар хот өөрөөгөө барьцаалж байна тийм ээ. Одоо өмч хөрөнгөөр цаас гаргаж ийн гэсэн үг тийм үү. Хоёрдугаар цаана 180 цаашлуулаар 350 орчим мянган айлын орон сууцны хэрэгцээ цаана байна гэдэг чинь эрэлт цаана байгаа хөөхгүй. Тэгээ энийг чинь олж харсан барилгын гүйцэтгэгч байгууллагууд дотоод гадаад аль нь чалгаагүй энэ том зах зээл рүү орохыг л бодно. Ганцхан тэрийг чиглүүлж эхлэх хэрэгтэй. Тэгэхээр нийслэлийн удирдлагуудын хэлж байгаагаар бол нэг жилдээ 500 тэрбум төгрөгийн төсвийн орлого 400 мянган чөлөөсийн талбай газраа барьцаалаад бонд юу санхүүгийн үсрийг татъя гэдэг ихээр засгийн газар чинь дэмжиж байгаа мó гэдэг одоо шаардлагыг гадны санхүүгийн байгууллага тавиад байна гэдгийг л учруулад байгаа юм л да. 5-6 жилийн өмнө бас бонд босгоё гэж ярьж байсан. Юун дээр хацаад идэв. Тэр Улаанбаатар хотын бонд босгох ажлыг 5-6 жилийн өмнө яхад би бас оролцож байсан л да. Ихэд ерөөсөн үн цаас гарах их нь өгдөг байсан хотод. Тэгэхээр одоо нийслэлийн эрх зүйн хуулинд өөрчлөлт оруулах маягаар нийслэл өөрийнхөө өмч хөрөнгийг барьцаалаад үн цаас гарах юм уу? Нөгөө л одоо баригдсан орон сууцыг барьцаалаад үн цаас гарах тийм ээ? Тийм эрхийг нийслэл өөр тийм эрхтэй болох хэрэгтэй. Тэгээд тэр эрхээ өөрийнхөө иргэдийн хурлаар баталгаажуулаад тэгээд өөрийнхөө нооск нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорацтай бонд гарах эрх нөхөж хэрэгтэй байхгүй. Яг одоо улсын их хурл засгийн газарт бонд гарах эрх өгөө тэр бондноосоо жишээ нь төрийн орон сууц санхүүжилтийн корпорацид 100 тэрбум төгрөгийг иргэдүүлэх эрх өгж ирсэн. Яг тэрнтэй адилхан циклийг яг нийслэлд өгөх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр одоо мэдээж бас нийслэлийн бодчлаа. Нийслэлийн эрх зүйн хуулинд өөрчлөлт оруулах маш хурдан нийслэл өөрөө бүрэн эрхтэй болж авах хэрэгтэй байхгүй. Тэгжээж энэ өөрийнхөө гэр хороолыг багасгаж авахгүй бол зүгээр улсаас мөнгө юм уу төрөөс мөнгө хараад бол энэ нэлээд удаан явна л да. Нийслэлийн орон сууцны санхүүжилтийн корпорацийг байгуулах юм бол иргэдээс эхний ээлжинд санхүүжилтийн гарааг ингээд хувьдлал байдлаар татах юм байна л да. Тэгэхээр энийг нэг эвгүйхэн тайлбарлах юм бол нэг юм пирамид буюу нэг сүлжээний бизнес шиг харагдаад байна л да. 20 мянган хүн өгдөг, эхний ээлжинд 5-6 мянган айл төрүүлээд ордог. Төрүүлж оруулахдаа төрийн албан хаагчгийн шаардлага тавих уу, буян тухай шиг одоо суглаа инээтерээ болох уу гэдэг ч юм уу бас ингээд нэг яг сүлжээний бизнес шиг харагдаад байна л да. Энийг тэгээд яаж учир начиртай одоо зөв ойлдрлоор иргэдэд ойлгох хэрэгтэй. Ерөөсөө хамгийн энгийн арга бол миний түрүү хэлдэг нэлээ өргөн далаастай эхлээд тийм ээ. Нэг 4-5 хорооллыг нэг хороол нь дор хаяа 5000 айлын хороол юм уу тий. Дээдл нь 25000 айлын орон сууцны хороолыг эмнэлэг сургууль цэцэрлэгтээ нэг зэрэг эхлүүлэх хэрэгтэй байхгүй. Тэгээд тэрнээсээ айж маажхан баг багаар барилга ашиглалтанд орно. Ард талд нь барилгын ажил үргэлжилж яах юм бол ард түмэн итгэж тэрэнд мөнгөө дараачийн ээлжиний улсууд урьдчилгаан мөнгө өгөөл яваа. Тэгээд тийм нэг цикл үүсгэл авах юм бол нэг өсөндө барилгачин, барилгын гүйцэтгэгч байгууллагуудын хийж байгаа ажил нийслэлийн одоо санаачлага тэгээ ард иргэдийн хүлээлт гурав ингээ хоорондоо ихтгэлцэл гурав хоорондоо ингээ нийлчих юм бол тэр нүдэн дээр нь барилга баригдаад ахаар чи мэдээж итгэхгүй гэж болохгүйс. Магадгүй ихний ээлжинд баг угаар ашиглалтанд орж байгаа 2-3 мянгаар тийм. Гэхдээ цаана 10-20 мянган айлын хороолд ингээд суурэ тавигдаад ингээд тэнд чинь эд ажил бусдад эхлэх юм бол хүмүүсийн сэтгэл санаа шал өөр болно. Барилгач ч гэсэн ирээдүйдээ ихтгэлтэй болно. Барилгын байгууллагууд ялангуяа одоо Монголын барилгачтай олон гишүүн байгууллагууд над хэлээд байгаа. Бидэнд нэг 5-10 жил толгой өвдөхгүй ажлын фронтоор хангаад өгөөч юм. Барилга бариад сууж идэг л ажилтаа болгоод. Бид тэр орон сууц зарах марханд оролцохгүй. Өөрийнх нь өртгөр барилгач бариад л.
Эхний ээлжид мөнгө хэрэгтэй. Мөнгө хэрэгтэй эхний гарааны мөнгөд үндэс өгчих тэгэл үгүйцээ. Бид нэг л барилга тэгдэг байхгүй. Нэг л зутгаад нэг давхраа бариад авах юм бол хизээш барилгын гүйцэтгэж зогсдог. Яаж игээд хаанаас хамаагүй мөнгө олоод материал олоод тэгэл дээш нь барина өгөхөөс биш тэгэл хайчдаг тийм барилгач гэж ерөөсөө байхгүй. Санхүүжилт байхгүй бол барилга барьж байгаа компани ажлаас удаашраад заримдаа таг зогсдог л. Тэгэхээр санхүүжилтийг нөгөө цикл хэлбэрт оруулахын тулд энэ тогтолцоо яаж хосно бол ноос. Тийм ингээд ер нь энэ баригдсан барилгыг дараачийн буцаж эргэж одоо зах зээлд борлогдно гэдэг нь итгэл үнэмшилтэй байх юм бол арилжааны банкуд хүртэл гүйцэтгэгч байгууллагууд зээл өгөөд эхэлдэг байхгүй. Одоо төрийн орон сууц санхүүжилтийн корпорац буян тухайн хорооллыг барих чинь арилжааны банкуд бас авсрын зээл өгж л байгаа манай барилгын. Яагаад гэвэл тэр том бүтээн байгуулалтанд оролцож байгаа найдвартай гэдгээр. Тэрэн шиг одоо нийслэлд ингээд 10-20 мянган айлын орон сууцны 4 хороол зэрэг ингээ баригдахад тэнд ямар ч байсан нэг 50-60 барилгын байгууллагууд оролцоод эхэлнэ. Тэрнээс чинь яг банктай харьцаад төлбөрийн чадвартай зээл, богино зээл авах тийм найдвартай байгууллагууд бол 10-20 гарч ир таараас. Тэгэхээр тэднээс чинь бол ингээ арилжааны банктай хамтраад барилгаа өргөжлүүлээд явна. Ерөөсөө барилгачдын нэг барилгын байгууллагуудын нэг онцлог нь хэрэг цаг хугацаанд тавьчихдаг нөгөө 6 сарын хугацаанд барилга барьдаг учраас хэрвээ өөрөө жилийн бүтэн жилийн ажилтай бай гэвэл маш хурдан тэрийг барих сонирхолтой байдаг. Тэгэхээр тэр юу болоод тэр эрхчлэгийг юм уу одоо жишээлбэл мөнгөний эргэлтийн тэр бүх юм зохицуулсан тэр юмнуудыг өгчих хэрэгтэй. Тэгэх юм бол аянд ажил ундраад ихэвэл итгэл араас нь дагалдан тэгээд тэр бол ард түмбэр эргэлзэхгүй болно. Барилгачдын холбоонд одоо барилга барьдаг захиалдаг хичнээн гишүүн байгуулга. Одоо манай холбоонд нийт нэг 600 орчим байгууллага байгаа. Бид одоо биднээс тэднээс ерөнхийдөө чиглэл өгөөд та нар 600 байгууллагаас ядахтай нэг 60 корпорац нэгдэл хооронд бий болоо. Нэг нь ядахтай нэг банкны тэрбум төгрөг очоод зээл авчих хэмжээний чадaltaй тийм бол. Эхнээсээ нэгдэж байгаа. Эхнээсээ одоо буян тухайн нэгдэл бол яг барилгачдын холбооны гаргасан санаачлагын дагуу тэр Delta Construction компани захиралч манай барилгачдын холбооны удирдах зөвлөлийн гишүүн байхгүй. Яг л барилгачдын холбооны санаачлагыг хэрэгжүүлсэн. Тэрнээс гадна өшөө 5-6 нэгдүүд бий болж байна. Одоо энэ нийслэлийн энэ НОСК-ийн санаачлагыг манайх яг хүлээгээ сууж байгаа. Тэгэл дэмжиж байгаа юу? Дэмжидэггүй байх. Тэгэл одоо ингээл энэ бүтээн байгуулалт руу танай барилгын байгууллагуудыг оруулъя гэх юм бол манайхан тэгж ганц нэгээрээ орж ингэж савируулж тэгж нийслэлийн итгэлийг алдахыг хүсэхгүй. Ерөөсөө нэгдсэн зохион байгуулалтанд ороод хороол дээр ингээд нэгнээрээ орох бэлэн барилгын байгууллагууд байгаа. Материалын үйлдвэрлэлийнхэн, зураг төслийнхэн, тэгээ барилга ухсралтынхэн туслан гүйцэтгэгч нар ингээд хоорондоо 10-10-аар 20-20-оор нэгдэх тийм санаачлага бол манай барилга яг хүлээгээл сууж байгаа. Ер нь одоо ингээд барилгын зах зээл, орон сууцны зах зээл рүү яг ийм нийслэлийн санаачлах шиг ингэж бүгдээр зоригтой орох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй уул цувуулаад ингээд нэг санхүүжилтэйг ганц хоёр орон сууц барьчаал тэгэл ингээд гацж мацаад ингээд ивэл ард түмний итгэл алдарна. Тэгэхгүй зоригтойхон шиг ингээд өргөн хүрээтэй нэгэсэндээ нөгөө өргөн фронтоор энэ бүтээн байгуулалт руу орох хэрэгтэй байхгүй. Тэгэхээр нөгөө барилга барьдаг компаниудаас асар их хариуцлага шаардна л да. Учир нь ард иргэдийн мөнгөөр барьж байгаа учраас энэ дээр бас та бүхний бас нэг барьцаач гэх юм уу да нэг тиймэрхүү хариуцлагын асуудал зөвхөн тэгжээж тэр нэг нэлээд 10-20-аа нэгдсэн байхад тэднээс хариуцлага хүлээх чадвартай болчихж байгаа байхгүй. Магадгүй энэ нийслэлийн тэр том санаачлага гаргаад ийм том зоримог гаргаад ингээд өөрийгөө нийслэл өөрийгөө барьцаанд тавиад тэрүүгээр ард иргэдийнхээ итгэлийг аваад ард иргэдийнхээ мөнгөийг аваад барилга барьна гэж хахад барилгын гүйцэтгэгч байгууллагууд зүгээр нэг хараа сууж иж болохгүй. Бас өөрснөө хариуцлага хүлээгээд хамгийн түрүүнд тэр нийслэлийн итгэлийг биелүүлэх тийм ээ. Дээрээс нь нийслэлд итгэх ард иргэдийн итгэлцлийг бий болгох юм бол барилгын энд бол оролцох бүрэн одоо юу гэдэг сонирхолтой байгаа. Энэ итгэлийг алдахгүй тул бид өөрсдөө дотооддоо бодох асуудал их байгаа. Тэрийгээ саяхан одоо болсон барилгачдын зөвлөгөө, хөдөлмөр хамгааллын зөвлөгөөнд дэвнээс нэлээд сайн ярьж авсан. Одоо бол одоо ерөөсөө манай барилгын өмнө би юу гэж ярьдгүүр одоо та нарт ерөөсөө энэ том бүтээн байгуулалтын өмнө өөрснөөгөө л биелдэг. Тэр төрөөс одоо мөнгө нэх тэр одоо ажлын фронт нэх асуудал ер нь дуусчихин шүү. Одоо төр цаач ингээд том тавхтай хоол ингээд гаргаж өгөх гэж шүү. Нийслэл ялангуяа. Тэгэхээр ажиллах хүчнээ бэлдэх хэрэгтэй. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаагаа одоо явуулдаг журам горимдоо шилжих хэрэгтэй тийм ээ. Нэгдсэн зохион байгуулалтанд орох хэрэгтэй. Тэгээ бодох юм зөндөө байна. Гэхдээ энэ рүү бол ороход бэлэн байна. Өнгөрсөн барилгын салбар хамгийн өндөр өсөлттэй байлаа л та. 14 оны хүлээлт ямар байна? Одоо яг танай гишүүн байгууллагууд ирнэ хэр хөл дээрээ босч байгаа шиг байна. Өнгөрсөн онд оролцсон бүтээн байгуулалтанд орсон байгууллагууд ер нь ихэнх хөл дээрээ босч байна. Саяны буян тухайд оролцсон 60-70 компаниуд ихтэл ер нь нэлээд одоо чадварчаад ирчихсэн.
Тийм учраас одоо яг энэ санаачлагаагаа дахиж одоо унтраахгүй зогсоохгүйгээр улам хүчтэй орох хэрэгтэй. Одоохондоо бол эдийн засаг хүнд байна л. Гэхдээ ер нь ямар ч улс, ямар ч одоо орон эдийн засгийн хямралын үед бол бүтээн байгуулалт руу анхаарч ижлийн хямралыг давдаг гэдгийг бол дээр дургу ойлгож байгаа тохиолдолд барилгынхан бидэнд ирээдүй байна гэдгийг ойлгож явах хэрэгтэй тийм ээ. Бүтээн байгуулалт руу орсон бүтээн байгуулалтыг дэмжсэн цагт бол барилгын чөл дээрээ босно, төр засагч ард түмэн итгэнэ. Сүүлд нь танаас асуухад барилга захиалагч, гүйцэтгэгч хоёрын хооронд үнийн зөрүү гардагс болоод барилгын салбар үнийн хөөсрөлтөй явж байна гэж судлаачид тайлбарладаг л да. Та хүлээн зөвшөөрөх өнөөдөр хөөстэй үн байна уу барилгын салбарт? Яг энэ хөөстэй үнийг бол би юу гэж үздэг вэ гэхээр ерөөсө барилгын гүйцэтгэгч байгууллагын буруу бол энд бараг байхгүй дээ. Ягаад гэвэл барилгын гүйцэтгэгч байгууллага тендерт орсончлэгсэн өөрийнх нь өртгөөр орж байгаа. Захиалагч юм уу ямарваа нэгэн улс төрийн учир шалтгаанаар л тэр үнийг нэмээд байгаа болохоос биш. Зүгээр барилгын гүйцэтгэгч байгууллага төсөө гарсан төсөө юуг нь яг барайл барьж л байгаа дээ. Тэрэн дээр бол өөрснийхөө зүгээр байсан тоосхон дээр өшөө 100 төгрөг нэмчээ зогсож идэг тийм барилгын гүйцэтгэгч байгууллага. Учир шалтгаан гэдгийг та сая буян тухай хэлж байна. 980 мянгаар бариулаад 1 сая 200-аар өгсөн. Гэхдээ тэр нөгөө нэг одоо сая чадар засаасан барилгууд дээр ч ярьж ирсэн. Баян үлгэд нэг барилга байхад нөгөөх дээр шал өөр. Нэгэн дээр нь метр квадрат нь 700-аар байж байгаа, нөгөөх дээр нь 3 саяар барьж байна. Тэр чинь хэд улс төр орсон шинж байхгүй юу? Тийм ээ. Саяны энэ буян тухайгийн 280 мянга гэдэг нэг дэлгүүр шиг юм наачсан чинь бол яг хөө нөгөө газар нь нийслэх тийм ээ. Тэгээд хөрөнгөн төрийнх энэ төргээд хооронд эднес чинь одоо бол нийслэл өөрийнхөө газар дээр өөрөө барих юм бол мэдээ тийм 280 маяг гэхгүй нэг сая төгрөгөөр бол илбэг ард түмний гар дээр очих уу гэж бодож байна. Нэг хөөс гэж асуугаад байдгийн учраас хөөс хагарах юм бол энэ эдийн засагт маш их хор уршигтай хүмүүсийн үйл хөдлөх хөрөнгөнд үн цэнэ алдна гэд эрсдлүүд гарч ирнэ л да. Тийм болохоор ойрын хугацаанд ийм аюул нүүрлэхгүй гэж таарж байна. Гэхдээ яг одоо энэ хөөсийг бол хагалахгүй улам хөөсрүүлэх сонирхолтой хүмүүс тийм хөрөнгө оруулагч нар байгаа. Тэрний үхээр ерөөсө барилгын зах зээл рүү одоо байгаа мөнгөөрөө ороод орон сууц өрөөд 3 нугал зараад амтчихсан улс төрчж байгаа, улс төрийн том хүчинч байгаа, тийм хүмүүс ч байгаа тийм. Тэднээс бол энэ айгүй ашигтай зах зээл харагдаж байгаа. Тэгэхээр одоо ингээл Батбол дарга ярьж байна. Одоо биднээс чи яриад ингээд сая төгрөгөөр орон сууц өрөөд ард түмнийхээ гар дээр тавина гэхээр мэдээж тэр улсуудад бол эвгүй сонсож байгаа. Тогтооход их хувь нэмэр оруулах нэ. Ерөөсөө барилгын тэгс одоо төрийн орон сууцны санхүүжилтээр корпорацич давуу талны хөр бодит үнийн ард түмэнд бодит үнээр ямар орон сууц босдгоо гэдгийг харууллаа. Нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорац ч гэсэн бодит үн дээр тулгуурлаж ард иргэдтэй харьцахгүй бол тэрэн дээр хөөс нэмэх юм бол тэгээд хинч дараа нь итгэхээ байж байгаа. Тэгэхээр сая төгрөг гэдэг бол барилгын өөрийнх нь өртөг яг босч байгаа орон сууцны барилгын өөр өртөг тийм ээ. Тэрийг аль болохоор л тэр хэмжээнд нь барийг нэгдүгээр барилгын материалын үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Орон сууц барих хороолохын газрыг бол үн төлбөргөө өгөх хэрэгтэй тийм ээ. Тэгээ барилгын гүйцэтгэгч байгууллага хамгийн гол нь барилгын гүйцэтгэгч байгууллагыг 1-2 жил биш 10-20 жилээр ажиллаар таслахгүй тийм ирээдүйдээ ихтгэлтэй ерөөсөө ажиллаа таслахгүй байх тэр одоо цикл хэрэгтэй. Тэгсэн цагт бол тэр орон сууцыг яг өөрийнх нь өртгөөр бариад захиалагч уу нийслэл юм уу төрд хүлээлгэж байна. Тийм одоо эрхэм үүргээ бол барилгачид биелүүлнэ. Тийм ч баярлалаа. Та бүхний ажиллаас амжилт хүсье 2014 оны бүтээн байгуулалтанд бас илүү хөндөр хувь нэмэр оруулах болтугай. За баярлалаа. Үзэгч та бүхэндээ бид тоон тайм хөтөлбөрөөр үзүүллээ. Нийслэлийн орон сууцны одоо корпорац байгууллагатай холбоотойгоор бид та бүхэнд тоон мэдээллийг үзүүллээ. Барилгачдын холбооны ерөнхийлөгч Батбаатарыг уулзууллаа. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.